Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Менчилгээ хүргэлт маань ээлжид шинэхэн дугаараа 160 дугаар сургуулиас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Эрдэмийн их баянд мордуулсан эрхэм гэрэл туяа багштай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон төрийн дээд шагнал Алтан гадас удангуур Энгэрэ меласанд нь халуун баяр хүргье хэмээн 4-2 ангийн хөөрхөн бяцхан шавнар болон эцэг эхчүүдийн зүгээс илгээсэн гинтийн билгийг хамтдаа татгшоорч уламжилцгаая. Оюун ухааны мэлмик игүсээ. Тантай түр уулзаж болох уу? Шилгийн хүргэлт маань үргэлжилж байна. Яг одоо бид хүүхэд шүүгсэн их өнгөө 160 дугаар сургууль тэр тундаа гэрэлтэй багшаа зарим хүрэлцэн ирээд юу түрүүн тантай өнөөдрийн мэд хүргэе. Сайхан шинэ. Ажил нь сайн уу? Сайн тавлаг сайхан байна. За багшаа Эрдмийн их өргөнд ингээд л хөөрхөн шавнараа тойруулж суугаад Монгол улсын нэмнэмийн ирээдүйг соён гэгэрүүлэх боловсролын салбарт хоёрын сэтгэлээр зүтгэж байгаа эрхэм багшид ийм гоё гинтийн бидэг ирсэн байна. Баярлалаа. За тэгээд билийн гардуулахаас өмнө би бас багшигаа өөрийгөө товчхон танилцуулаасаа гэж хүсэж байна. Харин боловсролын салбарт хэддэг жилдээ ажиллаж байна. Энэ шавнар нь хэддэг хүсэлтэй. За боловсролын байгууллага 42 жил ажиллаж байна. Тэгээд энэ маань 12 дахь шавнараа. Үнэхээр бахархан сайхан сонсогдож байна багшаа. Тэгэхээр танд гинтийн билег ирсэн. Том удахгүй Мартин 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэж байна. Мөн түнчтэн дөнгөж сайхан Монгол төмгийн маань бас саршигны баярын босгон дээр эрхэм багш маань ажил хөдөлмөр нугаа төрдөө өндөрч төрийн дээд шагнал Алтан гадас удангуур Энгэрэ меласан гэж давхар баярын халуун мэндийг танд дэвшүүлж байна. Баярлалаа. Үлдээвьяа. За гэрлээ багшаа танд гээд гоё мэдчилгээ ирсэн байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр та юу хүлээж байгаа хүн байна уу? Таамаглаж байгаа хүн байна уу? Надад өстөө таамаглаж байгаа хүн алхаа. Шавнар юм болов эсвэл одоо шавнараас нь л гэж бодож байгаа. За тэгвэл одоо эхлээд охиноор энэ гоё цэцгийг гардуулахаас өмнө онцгой таньдаа гоё сэтгэлийн сайхан төгс маш багш мэрэгчнийг гэж сайхан найрамдаас өргөн байна. Тэгээд хэрвээ сайн сонсвол аль төгсөлтийн чухал ямар шавнар ийм гинтийн билег барьсан бэ гэдэг нь тодорхой болно шүү багшаа. За Ерийн морчны хотмоос ертөнцийн зүйлийг хөдөлсөн, ерхөг найгсан толоос эсвэг баригт хөргөссөн, багш та гүгэж юмсан их өргөөний эзэн, багш та хүсэл тэмүүлсэн, тэргүүн ол юм шүү. Аав ээжийн алдраа жаахан үрсийг минь уучраач мэдэхгүй байхад нь огтон басан авч, бодож бичиж сургасан, ардын багш таны алдар гавьяг магтан хүндэтгэн биширч байна. Тандаа баярлаж талархаж явдаг шүү. Эцэг мөчид өөдөөс нь хараад сууж байгаа 4-2 ангийн хөөрхөн бяцхан шавнар болоод хүндэт эцэг эхчүүд нь багштай танд гоё гинтийн бидэг барьсан ямар мундаг юм бэ? Баярлалаа. Эрдмийн динэж өгч та оюун гэлтээ замыг тааж өгч та ороод дэглэм ардын ажлаа хийгээд тун завгүй байхад учиргүй гинт цэцэг бичдэг болохоор их гайхсан байх. Бас хаан гинтийн бидэг бол чадсан байхаа гэж бодчих. Бүр хэлэгч үгүй хоолой заграад бүр уйлж гад. Тэгээд багш хүн хизээд хүнээр баян байдаг юм лээ. Үргэлж үеийн шавнараараа гойж явж байгаа. Эрхэм багшийнхаа өөдөөс одоо бас 4-2-ын хөөрхөн шавнар нь хараад сууж байгаа. Өндөд эцэг эхчүүд манаас энэ бичлэгийг үзээд сууж байгаа. Танд бас талархлын сайхан сэтгэлээс хаваалцаж явж хүсэж байна. За маш их баярлалаа. Тэгээд шавнарынхаа ар гэрт нь аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Энэ эцэг эхчүүдтэй шавнартаа надад ийм гинтийн гоё сюрприз болж чадлаа. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд сайн багшийн гар дээр Монголын маргаашийн наран манддаг гэсэн сайхан үгсээр энэ удаагийн дугаараа жаргая. Сайн нэг хүсье. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. Чамд ч ихсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Гоё ийм гоё нэвтрүүлэг явуулаад болгоныг баярлуулж явдаг чинь баярлалаа шүү. Чамд ч ихсэн сайхан баярлалаа. Багийн багшаа